Хай, бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой болон өчийн минь төргий. За, өнөөдрийн бичлэгээрээ би болохоор Ирланд улсын Слиго хотод байдаг Бенболбом гэдэг байгалийн өвөрмөц тогтцтой ийм уул руу соло аялал хийх гэж байгаа. Тэгээд тэрхүү аяллахын тухай товч буюу тодорхой хэдэн мэдээллийг ингээд та бүхэндээ аялахынхаа өмнө хүргээд ер нь бол миний ингээд цаашдаа бичлэг болгоны өмнө тухайн газрын талаар би яаж судалсан, хэрхэн тэр газар руугаа явах төлөвлөгөө гаргасан, ямар нийтийн унаагаар явах уу гэдэг талаараа бүх зүйлийг ингээд товч тодорхой яриад дараа нь төлөвлөгөөнийхөө үндсэн дээр тэрхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг гэж ингэж шийдсэн байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд энэхүү Слиго гэдэг хотын талаар би юу судлах шаардлага надад гарсан. Тэгээд энэ хот маань болохоор Ирланд улсын газар зүйн хувьд болохоор яг Ирланд улс маань болохоор арал улс байгаа. Хэдэн талаараасаа болохоор Атлантын далайгаар хуваагдсан. Тэгээд Слиго хот маань болохоор яг Ирланд улсынхаа хойд зүгт баруун хойд зүгт хойд Ирландын яг хажууханд оршдог ийм хот байгаа. Тэгээд юуны хүн амын хувьд бол ер нь бол Ирланд улсын 100% гэж үзэх юм бол нэг 20-30% нь ер нь бол амьд тийм хот байгаа. Тэгээд энэ хотод маань болохоор байгалийн үзэх тогтцтой маш олон газрууд байдаг. Тэгээд алдартай яруу найрагч, зохиолчдын болж бөмбөхөнч гэх юм уу тиймэрхүү юмуд маш их байдаг. Ийм хот байгаа. Тэгээд за Бенболбом гэдэг уулын хувьд болохоор энэхүү уул болохоор 3200 жилийн өмнө болохоор 3200 сая жилийн өмнө мөстгийн үеэс ингээд тогтсон уулын өндөр гэвэл 526 м өндөртэй ийм өндөр уул байгаа. Тэгээд за уулын уул нь болохоор өвөрмөц хавтгай тогтцтой, эгц шулуун хаттай тийм үзэсгэлэнтэй газар байгаа. Тэгээд би ч өөрөө очиж үзээгүй байна. Олон хүний бичлэг, олон Европын маш олон аялдаг хүмүүсийн бичлэгэн дээрээс ингэж үзсний үндсэн дээр за би энэ уул руу ингэж явах хэрэгтэй байна гэж шийдсэн. За энэ уул руу ингэж явахын тулд PW хотоос надад энэ уул руу явхад 3 нийтийн тээврийн асуудал тулгарсан. Энэ уул маань болохоор W хотоосоо за нэг 350 гаруй км орчим зайтай. За нэг 2-3 цагийг ер нь зарцуулах ийм хол газар байгаа. Тэгээд ер нь бол Ирланд улс маань болохоор яг манай Монгол улс шиг тийм том газар нутагтай бол биш. Гэхдээ яг нэг захаас нөгөө зах руу ер нь бол нэг 300 км ч юм уу тий. Би эндээс нэг Слиго руу явъя гэхэд 300 км, Химерк руу гэхэд бас нэг ойролцоо 1 хавцаа километр ингэж явах. Хаашаашаа ер нь бол яг 300 км ер нь бол явхад энэ арлыг бол бүтэн үзнэ. За тэгээд харал улсыг бол бүтэн үзнэ. Тэгээд за явхад надаа 3 шиг нийтийн тээврийн боломж байна. Тэгээд хамгийн ихнийх нь гэвэл машин. За би машин түрээсэлдэг компаниудаас машин түрээслээд эхнийхт нь явж болж байна. За хоёр дахь нь болохоор энэ улсын даргон монголоор даргон гэх юм уу яг тийм нийтийн тээврийн автобусны төвлөрсөн хот хоорондын автобусны төвлөрсөн тийм буудлаас тийм автобусаар явж болж энэ хоёрт нь. За гуравт гэх юм бол трейн буюу юугаар гал тэргээр явах надаа ийм 3 сонголт байгаа. Тэгээд би бол хамгийн ихний сонголт нь бол машины сонголт. Тэр машины сонголт бол надад бол үнэхээр тохирохгүй юм байлээ. Тэгээд би ингээд судлаад үзсэн чинь за нэг өдрийн машины түрээс гэвэл нэг 70-80 еврогоор машин түрээслэн нэг өдрийн түрээслэн. Тэгээд мэдээж машин юм чинь бас бензин тос шатхуун зарцуулна гээд бас нэг 30-40 евро. За тийм 30-40 еврогоор бас нэг бензин тос хийн гэхээр зарлага бол маш өндөр байгаа. Тэгээд хамгийн ихний аялал учраас би аль болох төсвийн хувьд маш бага төсвөөр
тэгээд амжилттай яваад ирэхийг ер нь бол эрмэлзэж байна. Тэгээд хоёр дахь боломж маань гэвэл автобус байгаа. За автобус болон галт тэргээр явах хоёр сонголт ер нь бол надад маш их таалагдж байгаа. За автобус эндээс нэг 20 юм уу 25 евро. За галт тэрэг нь бас нэг адилхан 20 юм уу 25 евро. Тэгээд үнийн хувьд бол төстэй. Тэгээд гол нь 5 тухынхаа одоо үүднээс би нийтийн тээврийн одоо тэрийн буюу галт тэргийг болно гэж сонгож явъя гэж шийдсэн байгаа. Тэгээд галт тэргээр явна. Галт тэргээр одоо өглөө 6 цагаас яваад 2-оос 3 цаг орчим галт тэргэнд явна. За тэрийг би бас бичлэг болгоод оруулах байгаа. Тэгээд 2-оос 3 цаг орчим галт тэргээр яваад дахиад цаашаа галт тэргээр Слиго гэдэг хотын төвд ер нь галт тэрэг шууд тэндээс цаашаа би тэр одоо хотын нийтийн тээвэр буюу орон нутгийн автобусаар ингэж цаашаа явах төлөвлөгөөтэй бол ер нь байгаа. Тэгээд яг тухайн үед тэр автобус нь надад таарах нь буюу хэрвээ таарахгүй бол бас нэг такси бас явдаг гэсэн 10-аас 15 евро орчим болно. Тэгээд тэгж явах төлөвлөгөөтэй байна. Тэгээд ер нь бол яг Ирланд улсад ингээд аялыг явуул ер нь бол ямар ч тийм төвөгшөөх юм байхгүй. Манай монголчин болохоор за Алтаа таван богд орох гэж ингээд өстө баахан зар хараад одоо өдгөөс өөрөө ингээд явах машин байна уу нэтэр би бас Улаанбаатараас ээж аваа хоёртойгоо Toyota Prius 41 маркийн машинаар бид 3 нийлж байгаа Алтаа таван богдын өвөрт нь очисон байгаа. Тэгээд угаасаа цаашаа бол машин за хэрвээ явах нь бол явна би угаасаа машинтайгаа бол явж чадна. Гол нь дээшээ гарахын тулд одоо машина нэлийн эвдээд гарах байсан баг гэж бодож байна. За тэгтээ тэр Монголын тэр Алтаа таван богд яг уу одоо гол нь яг би хамгийн ер нь бол яг явъя гэж ингэж уул руу явъя гэж шийдсэн. Надаа ер нь бол ихний боломжууд одоо ийшээ хүрхрээ байна. Янз бүрийн одоо агууч байна. Сонголтын хувьд бол маш ариун байсан. Тэгээд би Монгол улстай Алтаа таван богд гэх тэр сүрлэг хайрхныг одоо үзэж бишрээд тэр бол угаасаа мангар гоё. Би энэ улсад 8 сарын хугацаанд манай ангийнхан хичээл дээр би даалт болгоод за Монголд очивол одоо гадаад найзуудаа Монголд аваад очивол чи яг аль ингээд ямар байгалийн үзэсгэлэнт газраа хамгийн түрүүлж үзүүлэх вэ? Монгол орныхоо хамгийн байгалийн үзэсгэлэнт газруудаа ингээд яриач гэдэг тэнгууд би шууд одоо хамгийн түрүүлээл 1 номерт Алтаа таван богдыг ер нь бол Алтаа таван богдыг ингээд ярьдаг. Тэгэхээр яг тэр Алтаа таван богдыг үзснээс хойш ер нь бол би бол бүр маш их ангаасан. Тэгээд одоо яг энэ Болдбен гэдэг энэ уул болохоор одоо манай Алтаа таван богдоос хэр байхаар байна. Тэрийг хэдүүлээ хамтдаа үзэх болно. Тэгээд миний бичлэгтэй хамт байгаарай. Тэгээд лайк дараад subscribe хийгээд өгвөл дараагийн бичлэг маань илүү хурдан би тэрхүү лайк болон subscribe-аас одоо урам аваад дараагийнхаа бичлэгийг илүү одоо чанарын өндөр түвшинд хийгээд тэгээд оруулах болно. Тэгээд миний бичлэг одоохондоо олж жоохон чанар муутай байж магадгүй. Гэтэ ер нь бол бичлэгийн хувьд бол надад бол нэг үгүй гэж бодож байна. Яг тэгвэл яг нэг өөрийнхөө зорилгыг те эсвэл яг өөртөө адилхан сонирхолтой аялын хайкинг хий тэгээ байгальтай илүү ойрхон байхыг хүсдэг тиймэрхүү хүмүүсийн сонирхлыг л одоо төрүүлэхийн тулд тэгээд би бас ингэж бодож байгаа. За манай Ирландын монголчуудын групп гэж байдаг. Тэгээд би яг цаг агаар харж агаад одоо бүтэнсээ өдөр болго миний ажлын хуваар ингэ тавигддаг. Тэгээд Ирланд улсад болохоор захирлаа би ингээд тэддэх өдөр ингээд уул руу гармаар байна. Надаа тэр өдөр ингэж хуваар тавьж өгч гэж хэлэх надад ирэх байхгүй. Ягаад гэвэл энэ улсад болохоор яг ажиллах хүч бол маш их байгаа. Тэгээд манай захирал бүр анх намайг ажилд ороход надаа ийм зузаан CV харуулад за чи яг ингээд 5 цагт ирж чадах уу? Ингээд надад ийм их CV шүү. Хэрвээ чадахгүй бол би дараагийн хүн рүү залгана гэд надад хэлжсэн. Тэгээд тэрнээс хойш би болохоор яг ажил руугаа 5-аас өмнө заавал ордог. 4-өөс ажиллах бол 4:20 ч юм уу те 3:30 гээл ажлынхаа
ер нь бол ойролцоо очсон байдаг. Тэгээд хэрвээ би нэг л өдөр тэр ажлыг таслах юм бол одоо тэр босс маань ингээл захирал энэ залуу ингээд тасалчих юм байна, ингээд сольчих юм болчих гэсэн тиймэрхүү бодол төрүүлчих бах та гэсний үднээс ер нь бол би тэгж надад дураараа тэгж хуваар ингээд гэж хэлэх юм байхгүй. Тэгээд бүтэнсээ өдөр бүтэнсэний орой бидний одоо дараагийн 7 хоногийн шифт буюу одоо хуваар маань ростер маань ирдэг байгаа. Тэгээд би яг Слиговын цаг агаарыг харахад за ийм байсан. Тэгээд нэг өдөр 2 дахь өдөр жоохон цаг агаар жоохон муу байсан. Тэгээд 3 дахь, 4 дахь, 5 дахь өдөр ер нь бол боломжийн цаг агаартай өдрүүд байсан. Тэгээд энэ өдрүүд аль нэг дээр нь би хэрвээ оф байх юм бол тэгээд хэдүүлээ хамт уул явах нэ. Тэгээд за миний бичлэг үзсэн баярлаа. Удахгүй Слиговын уулын аяллаар уулзцгаая. Гайхшруулах хаа гэж би найдаж байна.